За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлттэй нэгэн форумын форум подкастын энэ удаагийн дугаарт бид Монгол улсад прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдвт судалгааг хийж үзсэн хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн байгууллагын судлаач нартай уулзж байна. Тэгээд та бүхэнд өнөөдрийн подкастт хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгэхээр бид нар энэ шинэ судалгаа нээлттэй нэгэн форумын дэмжлэгтэйгээр хийгдсэн энэ Монгол улсад прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх энэ бодлогын судалгааны тайлангийн талаар өнөөдөр ярилцсанаа. Тэгэхээр миний одоо ойлгож байгаагаар энэ судалгаа маань прокурорын хараат бус байдлыг институцүүд болон буюу байгууллагын хувьд хараат бус байдлыг нь авч үзээд нөгөөтэйгүр хувь прокурорын хувьд хараат бус байдлыг хэрхэн хангаж байгаа талаараас авч үзсэн байна. Тэгэхээр энэ талаараа та бүхэн судлаачны зүгээс дэлгэрүүлж ярихгүй юу? Яг энэ хоёр өнцгөөс нь. За баярлалаа. Юуны өмнө бидний одоо судалгааг дэмжиж ажилласан нээлттэй нэг форумд бас талархал илэрхийлье. Тэгээд бид бол энэ судалгааг хийхдээ бол Монгол улсад одоо шинэ үндсээр батлагдсанаас хойш прокурорын тухайн хуулиуд маань ингээ 3 удаа өөрчлөгдсөн, шинжлэгдсэн, мэдээж тодорхой хэмжээний ахиц дэвшлүүд гарсан. За гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бид нэр прокурорын байгууллагын хувьд бие даасан байдал нь яаж одоо ямар эрсдлүүд байна. За хувь прокурорын хувьд ямар одоо хараат бус байдалтай холбоотой эрсдлүүд байна гэдгийг энэ судалгаагаараа бас хөндөж тавихыг зорьсон. Гэхдээ бидний одоо зорилго чиглэл бол яг энэ прокурорын хараат бус байдалтай холбоотой энэ олон улсын нийтлэг гаргаж байгаа зөвлөмж баримтчгүүд дээр хэрхэн одоо энэ тусгагдсан байна вэ? Энэ манай улсын хууль тогтоомж дээр илэрлээ одоо зохицуулалтын илэрлээ хэрхэн болсон байна вэ гэдэг талаас нь энэ харьцуулж одоо энэ дүн шинжилгээ хийхийг бас зорьсон. За институцийн хараат бус байдлын хүрээнд бол мэдээж ерөнхий прокурорын байгууллагын институцийн хараат бус байдлын хүрээнд хууль тогтоомж нь одоо хараат бус байдлыг хангасан байна. Төсөв санхүү ингээд олон асуудал өндөгддөг. За бидний хувьд бол гол төлөв энэ прокурорын байгууллагын одоо удирдлагад ажиллаж байгаа ерөнхий прокурор түүний орлогчийг одоо сонгон шалгаруулах, томилох энэ үйл явцтай холбоотой асуудлуудыг за бүрийн эрхийн хугацаа нь ямар байх вэ? Бүрийн эрхийн хугацаа дуусгаас өмнө огцруулах одоо чөлөөлөх энэ зохицуулалтууд ер нь одоо олон улсын жишг рүү хэр төгөж байна вэ? За дээрэс нь бол прокурорын байгууллагын дотор энэ прокурорын байгууллагын одоо албаагч нарын одоо өөрийн удирдлагын энэ байгууллага одоо хэрхэн яаж байгуулагдаж ажиллах болох вэ? Энэ ер нь ямар зорилгоч үүрэгтэй байгууллагын прокурорын хараат бус байдлыг хангахад хэрхэн одоо нөлөөлөх юм бэ гэдэг талаас нь судалсан байж байгаа. За хувь прокурорын хувьд тэгэхээр прокурорын хараат бус байдлыг бол институцийн болон хувь прокурорын хараат бус байдлыг хоёр түвшинд салгаж авч судалсан байгаа. Тэгэхээр прокурорын хувь хараат бус байдлын хүрээнд бол прокурор болоод сонгон шалгаруулах, томилоход ямар процедурын дагуу явах ёстой вэ? За прокурор болсны дараа сэлгэн ажиллах, шилжих, тушаал дэвшүүлэх, буурах гэдэг ч юм энэ харилцааг нь одоо хэрхэн яаж зохицуулах ёстой юм бэ гэдэг талаас нь харж үзсэн байна. За мөн прокурор өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ хүрээнд хэн нэгэн нөлөөлөл яах вэ? За магадгүй прокурор одоо ёсцон болон мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд энийг хэрхэн яаж шалгадаг юм? За энэ алдаа гаргасан дээр дүрлэлүүд хин нэгэн прокурорын хараат бус байдалд халдах вэ, хүндэх вэ гэдэг асуудлууд зайлшгүй авч үзэх асуудлууд байгаа. За мөн дээрээс нь прокурор бол хараат бусаар одоо хэрэг маргааны одоо яллаад явахдаа хуулийг хэрэгжүүлэхдээ тухайн хинд ямар хэрэг очих вэ гэдгийг бол маш нарийн тодорхой зохицуулж өгөх шаардлагатай. Гэх мэт энэ хүрээнд бол хувь прокурор өдөртмөн үйл ажиллагаа хууль заасан чиглэлээр хэрэгжүүлэхэд үүсч болох хараат бус байдалд нөлөөлж болох эрсдэл хүчин зүйлүүд өнөөдөр Монголд ямар байгаа юм бэ гэдгийг тодруулах. За үүн дээр нь санал өгөх зөвлөмж боловсруулах, олон улсын сайн туршлагыг тусгах гэсэн ийм зорилготой болов ажилласан байгаа. За тэгээд эхнээс нь ахуулаад яриад явахад бол прокурорын хувь прокурор одоо сонгон шалгаруулалттай холбоотой асуудал бол Монголд прокурорын тухай хууль дээр хэдийгээр прокурорын сонгон шалгаруулалт байна гэдэг агуулга байгаа боловч өнөөдөр Монгол улсад прокурорыг сонгон шалгаруулдаг. Өнөөдөр Монгол улсад прокурорын туслах ажлыг сонгон шалгаруулж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхтэр тухайлбал шүүхийн эрхийг зөвлөлийн чиг үүргэн хуульчтаас шүүгчийг шилж болох гэдэг бол прокурорын байгууллагын хувьд бол хуульчтаас туслахыг шилж болох юм чиг үүрэгтэй гэдэг. Тэгэхээр нөгөө прокурорыг шилж болох гэдэг чиг үүрэг нь байхгүй, прокурорын сонгон шалгаруулалт байхгүй байх шин тийм. За мөн дээрээс нь сэлгэх тэр одоо томилох, шилжүүлэн ажилуулах, за одоо тушаал дэвшүүлэх, бууруулах гэх мэтчлийн прокурорын үйл ажиллагаа үргэлжлүүлэхтэй процессын журмуудыг нь нээлттэй ил тод бус яг ямар үндслээр яагаад ингэж байгаа гэдэг бүгдрээ журмаар зохицуулаад яваад байдаг. Энэ прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулж гэсэн журмаар яваад байдаг.
Журмаар яваад ийнэ гэдэг чинь цаана нь хуульчлагдаагүй учраас магадгүй тэр журмын хин нэгэн өөрийн дур зориг эрх мэдлийн хүрээнд өөрчлөөд өөрт нийцүүлсэн байдлаар өөрчлөх юм боломж нь бүтэж байгаа. Тэгэхээр энд чинь нөгөө хуулийн засаглал гэдэг зүйл чинь эргээд алдагдаж эхэлж байна тийм. Журмаар зохицуулаад яваад гарч байна. Тэгэхээр тухайлбал одоо яг сэлгэн томилох тэр сонгох шалруулах журмыг ингээд судалгаа хийгээ явж байгаа. Би прокурордоос асууж энэ ямар журам байд юм тэрийг үзэхээр үнэхээр би ингээд 10 жил прокурорд ажиллах наад журмыг чинь харсангүй мэдсэн байна. Прокурорын байгууллага дотроо хүртэл чинь хаалттай гэж байна. Тэгэхээр прокурорын байгууллага дотроо хаалттай байгаа юмыг гадна байгаа иргэн хүн судлаач бид нар яаж харж чадах юм бэ? Тэгээд тэр журам процесс нь ойлгомжгүй тодорхойгүй болохоор хуульчдын дунд прокурорын дунд ямар яриа ярьж байгаа гэхээр үүнд ороогүй прокурорыг хөдөө шилжүүлчлээ томилоод авчруулчлаа гэдэг ийм яриа гарч байна. Тэгэхээр нөгөө эн чинь эргээд өөрөө нөгөө хаалттай байдал ил тод бус байдал чинь өөрөө прокурорт итгэх итгэлийг алдагдуулж байна. Ингээд хуулийн засаглал чинь өөрөө ганхах, хардах, сэрдэх нөгөө л авилгал хийх авах ийм юм лөө авч байгаа. Тэгэхээр энэ дэр прокурорын байгууллага маань өөрөө энэ дэр манлайлаад болно оролцоод бүх дүрм журмыг ил тод болгоод ингээд явах хэрэгтэй. Хаагаад ахаар энэ чинь улам л хаалттай болох тусмал харлах сэргэлийг давуулж эхэлж байгаа юм л. За гэх мэтлээ олон асуудлууд төр бол уул хичээсэн байна. За институцийн хараа тус байдлын хувьд бол яг нөхцөл байдал бол яг ямар байна вэ? Тэгээд судалгааны хүрээнд бол яг ямар зөвлөмжүүдийг өгч байна? За институцийн хараа тус байдлын асуудал төр бол бид бас судалж үзэхээр ерөнхийдөө Монгол улсын прокурорын тухай хууль дээр бол улсын ерөнхий прокурорыг одоо мэргэжлийн 10-аас доош үйл ажилласан баг гэх мэтчлэн нөгөө тодорхой одоо прокурорыг томилно гэдэг энэ хуулийн заалт одоо үйлчилж байгаа. За энэ дотроос бол энэ шаардлагыг хангасан одоо прокурор дундаас бол Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшүүлээд улсын хурлд одоо танилцуулаад томилно гэдэг энэ зохицуулт үйлчилж байна л та. Тэгэхээр энэ олон улсын баримт бичгүүд дээр зөвлөж байгаагаар юу гэж хэлээд нөхөр ерөнхий прокурор түүний орлогчийг томилох үйл ажиллагаа бол нэлээд одоо 50 дахь шалгуурын хувьд томилох процессын хувьд нэлээд одоо нарийн зохицуулттай байж энэ хараа тус байдлын асуудал хангагдах нэ гэж үздэг. Тухайлх юм бол бид нар энэ 50 дахь шаардлага дээр чинь хэрвээ ямар тохиолдолд хэн одоо энэ шалгуур дунд хангасан прокурорудаас яаж сонгох юм бэ гэдэг асуудал энэ дэр тодорхойгүй хийж байгаа жишээ тийм. Чинь одоо Монгол Улсын прокурорын байгууллагад 10 прокурор байж болно, 20 прокурор байж болно. Эндээс хэнийг нь сонгох юм бэ, яаж сонгох юм бэ гэдэг энэ шаардлага шалгуур бол манай хууль дээр ч байхгүй байна. За практик дээр бас яаж одоо шалгаруулдаг нь тодорхойгүй юм байдалтай байж байгаа жишээтэй. За энийг бол зөвхөн биднэрт одоо зөвлөж байгаа энэ олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс бол ер нь прокурорын байгууллагын удирдлагыг томилж байгаа үйл ажиллагаанд бол мэргэжлийн хөндлөнгийн дүгнэлтүүд орж ирэх юм бол энэ хүн үнэхээр мэрэгсэн туршлагатай гэдэг энэ дүгнэлт орж ирэх юм бол бас хараа тус байдлыг хангахад нэг төхөмтэй асуудал болж байна. Нэг алхам урагшилж байгаа. Хоёрдугаар асуудал дээр ер нь прокурорын байгууллагын хэмжээнд энэ удирдлагыг томилох, эсвэл чөлөөлөх, огцруулах энэ үйл явцад нийт прокурорын одоо төлөөлөл хэрхэн хэрэгжих юм бэ? Дуу хоолой хэрэгжих юм бэ гэдэг асуудал энд гарч ирж байгаа. За ийм ч учраас энэ олон улсын байгууллагууд бол прокурорын зөвлөлийг байгуулж ажилуулаач гэдгийг санал болгодог. Энэ бол заавал байх ёстой одоо үндсэн шаардлага биш. Гэхдээ энэ зөвлөл ажиллах юм бол шат шатны прокуроруудын төлөөллөөс орсон энэ одоо байгууллага жишээ нь прокурорын байгууллагын удирдлагыг чөлөөлөх томилогтой холбоотой энэ үйл явцад оролцдог. Магадгүй дотроо сонгогчлагуулалтаа ийдэг ийм бололцоо гарч ирэх бололцоод. За дээрэс нь сүүлд одоо 93 оноос хойш Монгол Улсын ерөнхий прокурор 5 одоо хүнийг бол томилж ажилуулсан байж идэг. Тэгээд үүнээс бол 2 нь одоо бүр ерхий хугацаа дуусгаас өмнө ингээд бүр ерхий одоо дуусгасан ийм тохиолдол ус гарсан байдаг. Тэгэхээр энэ бол автоматар нэг олон нийтийн итгэлийг эргэлзээнд оруулж байгаа ийм үйл явдал болж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ бүр ерхийг одоо хугацаанаас өмнө одоо дуусгаруулахтай холбоотой харилцаан дээр бол нэлээд зохицуултууд, баталгааг нь хангах шаардлага гарч ирж байгаа. Тухайлх юм бол бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр одоо улсын ерөнхий прокурор орлогчийг огцруулах заалт 2019 онд орсон. Энэ заалт нь одоо прокурорын хууль дээр хэвээр хэлж байгаа. Энийг одоо нэгдсэн үндэсний байгууллагын тусгай хэлтгчийн тайланд бол шүүмжлээд манай хуульчид гэсэн шүүмжлэл тавьж ирсэн. Энэ заалт маань хэвээр үйлчилж байгаа. Шүүхийг бол аваа ийцэн штэ бид нар тийм. Тэгсэн шүүх бол аваа авцсан байж байгаа. Энэ мэтчлэн одоо энэ зохицуултууд бас тодорхойгүй асуудлууд байна. Энийг цаашаа хуулиар илүү наривчилж баталгааг нь бүрдүүлэх шаардлага байна гэдэг дүгнэлтүүд бас гарч байгаа.
Тэгэхээр зөвлөл гэдээ ярьж байна л да. Тэгэхээр нөгөө Монгол улсын хувьд бол яг прокурорын байгууллагын хувьд бол бас зөвлөлийн хэлбэртэй бүтцүүд бол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөвлөл одоо энэ тайлангийн зүгээс санал болгоод байгаа зөвлөлийн ялгаа яг юу вэ? Хамгийн гол зарчмын ялгаа нь яг юу хаана вэ? Яг уу манай прокурорын хууль дээр бол прокурорын байгууллагын одоо тодорхой прокурорын байгууллагуудын дэргэд бол зөвлөл ажиллана гэж зааж байгаа. Энэ бол удирдлагын зөвлөл те. Дарга болон одоо ерөнхий прокурор нэгжилтийн дарга нарын одоо зөв бүрдсэн зөвлөл. Дээрээс нь прокурор мэргэжлийн зөвлөл, ёс зүйн зөвлөл гэж нэг байгууллага байж байгаа. Тэгэхээр энэ бол концепцийн хувьд цэвэр нийт ажиллаж байгаа прокуроруудын төлөөлөл байх. За энийг бид нэр сая Молдов улсын туршлага ер нь бус улс орнуудын туршлагыг судлаад үзэхээр прокурорууд дундаасаа саналаа гаргаад сонгогдож гэсэн үг тийм. Тэгээд тэр хүмүүс нь энэ томилгоо, сонгон шалгаруулалт, сахилга хариуцлага за бусад одоо гол одоо прокурорын байгууллагын гол асуудлууд дээр өөрсдийнхөө санаа бодлыг хэлдэг, дүгндэг, зарим асуудлыг шийдвэрлэдэг ийм эрх хэмжээтэй болоод ирэнгүүт нөгөө прокурорын өөрөө удирдах ёсны байгууллага гэдэг зүйл чинь жинкнээсээ төлөвшөж гарч ирэх. Ингэснээрээ бид нар магадгүй бид нар одоо шүүмжлээд ээж магадгүй прокурорын байгууллага дээр эрх мэдэл төвлөрсөн байна. Тодорхой одоо удирдлага дээр нь төвлөрсөн байна гэж шүүмжлээд байдаг. Энэ шүүмжийн цаана бол хараат асуудалд нь эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсэж байгаа маа. Эрх мэдэл хаана төвлөрнө түүгээр дэмжүүлж нөлөөлөл орох эрсдэл байж байдаг. Тэгэхээр энэ зөвлөл байгуулагдсанаар цэвэр одоо прокуроруудын хараат асуудлыг хамгаалахад нөгөө хамтын зарчмаараа хамгаалах гэдэг ийм давуу чанар бол одоо ач холбогдол эндээ байгаад байгаа. Тэгээ цааш мэдээж судалгаа хийх ёстой. Энийг наривчилж. Тэгэхээр ерөнхийдөө бол прокурорын байгууллагаас тодорхой хэмжээний дотоод ардчлалыг бас бий болгох гэдэг шүү дээ. Тэгээд энэ утгаараа бас хувь прокурорууд өөрсдийнхээ эрх ашигыг хамгаалах бас боломж өнөөр нэгдэж байна. Тэгээд сая бас бусад улсын туршлагуудыг ингээд бид нар ярилцж байхад иргэний нийгмийн байгууллага хөндлөнгийн одоо судлаач шинжээчдийг бас оруулж ирдэг юм туршлагууд байна тийм энэ зөвлөлд. За энд бид нар бас бэлэн биш байгаа бол ядаж бид нар яг энэ дотоод ардчлалын журмаар байгуулагдсан энэ зөвлөлийг байгуулж бас болох юмаа гэсэн хувилбарыг бол ярьж байна тийм. За бас энэ нөгөө институцийн хараат ус байдал дээр томилгооны асуудлыг айгу чухлаар тавьж үзэж байна. Тэгэхээр томилгооны асуудал хэн томилох вэ гэдгээсээ илүү бас яаж хэн ямар байдлаар нэр дэвшүүлж, хэнийг нэр дэвшүүлж, энийг ямар байдлаар одоо сонгож, шалгаруулж улмаар одоо томилох вэ гэдэг асуудлаас их хурцаар тавигдж байна. Тэгээд энэ өөрөө бас их цаг үеийн шинжтэй асуудал. Ингээд 2025 оны 4 сард одоо одоогийн ерөнхий прокурорын бүр эрхийн хугацаа дуусч байна. Тэгээд энэтэй уялдуулаад эргээд дараагийн прокурор, ерөнхий прокуророор хэн томилогдох вэ гэдэг асуудал үеийн үед угаасаа энэ асуудал олонний анхааралд бас орж ирдэг. Элдв хартлагс эрдлэг бас нэлээд дагуулдаг байгаа. За тэгээд энэ томилгоотой холбоотой манай хууль зүйн салбарт бол уг нь их томоохон дэвшилтүүд гарсны нэг нь бол энэ парламентд танилцуулах шатанд бол нээлттэй сонсголыг заавал хийдэг байсан. Энэ зохицуулалт маань одоо нөхцөлтэй болоод одоо их хурлын гишүүдийн тодорхой хувь бүрдсэн тохиолдолд тооны гишүүд санал гаргасан тохиолдолд хийгдэх боломжтой болчихсон. Тэгэхээр энэ нь өөрөө нэг талаас бас нэлээд их хязгаарлалтыг бий болгож байна. Тэгэхээр энэ хүрээнд бол бас энэ ерөнхий прокурорыг улсын хурал дээр сонсгол нээлттэй сонсголоор нэр дэвшигчийг нээлттэй сонсголоор оруулах боломж нэлээд хязгаарлагдсан байгаа. Ер нь улс төрчид маань энэ нээлттэй сонсголыг хийх хүсэл сонирхол байгаа болов уу? Ер нь бидний зүгээс яг энэ сонсголын асуудал дээр одоо санаа зовоож байгаа зүйл байна уу? Одоо яг түрүү хэллээ шүү дээ, тэр нөгөө яг прокурор хүн байх ёстой юм уу? Гаднаас бид нар цус сэлбэх ёстой байдаг юм уу? Энэ томилгоотой холбоотой бас яг хэн ерөнхий прокурор байх ёстой юм бэ гэдэг асуудлууд бас их сони юм шиг байгаа тийм. Яалтчгүй одоо томилгоон дээр бид нэгдүгээр шаардлагын асуудал ярих нь процессын асуудлыг давхар одоо ингэж ярих шаардлагатай болж байна л доо. Тэгээд яалтчгүй бол энэ олон одоо нэр дэвшигч дундаас хэнийг сонгосон бэ гэдэг шалтгаан нийтэд ил байх хэрэгтэй тийм. За магадгүй томилгоог бид нар хийдэг субъект бол Монгол улсын ерөнхийлөгч байж байгаа. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч ер нь одоо энэ бус улсуудын туршлагыг судлаад үзэхээр яалтчгүй одоо олон нийтийн саналаар сонгогдсон нийтийг өгсөн. Энэ одоо парламент нь байна уу? Ерөнхийлөгч нь байна уу? Энэ албан тушаалтан бол томилго нь гарцаагүй. Гэхдээ энэ үйл явц дотор хэнийг ямар шалгуураар сонгож томилох вэ гэдэг асуудал чинь гол эргэлзээтэй асуудал энэ болж байна. Монгол улсын хувьд нэр дэвшүүлнэ гэдэг зохицуулалт нь болохоор ерөнхийлөгч өөрөө шууд нэр дэвшүүлээл томилно гэсэн байдалтай байж байгаа тийм. Бусад улсад болохоор нэр дэвших асуудлыг бол тусдаа нөгөө зөвлөлүүд нь тийм
бусад өөрийн удирдлагын байгууллагууд нь бол нэр дэвшилтэнд оролцоод явдаг баг шүү дээ. Тэгээ шалгуур хангаж байгаа эсэх талаар дүгнэлтүүдийг гаргадаг ч гэдэг юм уу тий. Энэ процесс ингээд яваад байгаа. Яг манад бол яг шүүхийн хүрээнд бол шүүхийн байгууллагын хувьд бол ерөнхий зүйл сахилгын хорооны хүрээнд бол энэ асуудал бол бас процесс бол нэвтэрсэн яваад байгаа. Яг прокурорын хувьд бол бас яг энэ бол бас арай хаалттай байгаа. Энэ нэргээд бас ерөнхийдөө нөгөө эрх мэдлийн төвлөрөл одоо нэгдсэн төвлөрсөн удирдлага биш эрх мэдлийн төвлөрөл гэдэг асуудлыг бол үүсгэж байгаа юм болов уу гэж харж байна. За энэ судалгааны хүрээнд бас сая ярилцлагын явцад дурддагдаагүй бидний дурдах хэвээр заавал хэлэх хэвээр ямар асуудлууд бас байгаа бэ? Энэ байна. За энэ дээр нэмэгдлэхэд тэр сахилга хариуцлагын асуудал, ёс зүйн асуудлууд энэ дээр бол тавигдах хэрэгтэй баг. Одоо бол прокурорын тухайлын 67-гийн 1 цааснараа бол Улсын ерөнхий прокурорын иргэдэхээр мэргэжлийн зөвлөл, ёс зүйн зөвлөл гэсэн ийм хоёр зөвлөл ажиллаж байна. Эдгээр зөвлөлийн дүрмийг, за ёс зүйн дүрмийг, за мэргэжлийн дүрмийг, за ёс зүйн зөвлөл бол мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг бол улс ерөнхийлөгч баталж байгаа. Яг хуулиар ийм зохицуулалтаа. Гэхдээ гагцгүй тэнд хэн байх юм бэ гэдгийг нь Улсын ерөнхий прокурор дангараад тэмдэглэж байгаа. Тэр өөрөөр хэлбэл энэ бүх томилгооч нь өөрөө тэр зөвлөлийн гишүүдийн томилгоо нь өөрөө Улсын ерөнхий прокурор нэг хүнээс хамааралтай байдлаар явж байгаа. Бидний нэг шүүхтэй ингээд харьцуулаад жишээд үзэж бас болно л доо. Аль аль нь хараа тусаар үйл ажиллагаа явуулах ёстой үүднээсээ үзэхээр шүүхийн ерөнхий зөвлөл бол бас л шүүгч нарын төлөөлөл болоод өөр бусад институт байгууллагын төлөөллүүд ордог сахилгын ороод дэвш гэсэн тэнцвэртэй байдлыг хангахын тулд нэг ёсондоо шүүгч нарыг хамгаалах, нөгөө талаас шүүгч нарт хамгаалаад байх вэ, хаацалаад байх вэ гэдэг үүднээс тэнцвэрийг нь олохын тулд өөр бусад институцээс сахилгын ороонд томилт оруулдаг. Гэтэл прокурорын мэргэжлийн болон за ёс зүйн зөвлөл төр яг энэ тэнцвэрт балансыг нь олох, хяналт тэнцлэлийг нь олох гэсэн ийм агуулга байхгүй. Ерөөсөө бүгднийг ерөнхий прокурор томилждаг. Тэгэхээр дандаа прокурорууд тэнгүүтээ тэндээс ерөнхий прокурорын томилсон тэр зөвлөлийн гишүүд бол мэдээж эцсийн шийдвэр гаргаж байгаа хүнийхээ эсрэг тэн дээр дуурч чадах уу, саналаа илэрхийлж чадах уугүй гэдэг асуудал чинь бас дахиад гүндүүдж эхэлж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар прокурорын байгууллагын хууль дээр бас нэг зүйл залт байгаа нь юу гэхээр зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн гэж байгаа боловч эцсийн шийдвэр хэн гарах вэ? Ерөнхий прокурор гаргана. Ерөнхий прокурор гарахдаа томьёол нь юу гэж хэлэхээр өөрийн бүрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр зөвлөлийн дүгнэлтийг авчиж болох юм шиг гуйжиж болох юм шиг ийм агуулгатай бичигдсэн. Мөн дээрээс нь тухайлбал бүр ялангуяа хэлбэл прокурорын тухайлын 67-гийн 2 дээр сахилгын ёс зүйн асуудлыг бол ийм параллельны байдлаар явах ийм зохицуулт бас ийм гажуудал бий гэж би хараад байгаа байгаад байна уу. Өөрөөр хэлбэл за саяны ярьдаг мэргэжлийн бол ёс зүйн зөвлөл бол улсын ерөнхий прокурорын дэргэд ажиллаад тийшээ одоо гомдол мэдээлэл хүсэлт өгөх юм бол тэр байдлаар шалгаа авчдаг. За тэгвэл дүүрэг аймаг нийслэлийн хэмжээнд яах юм бэ? Орон нутгийн хэмжээнд яах юм бэ гэдэг асуулт яригдчихэж байна. Тэгэхээр орон нутгийн хэмжээнд мэргэжлийн зөвлөл, ёс зүйн зөвлөл бол шууд үйл ажиллагаа явуулахгүйгээр тэнд хэрвээ ямар нэгэн байдлаар ёс зүй болон алдаа гаргасан тохиолдолд прокурорын тухай хуулийн 43-7 заасан дагуу аймаг, дүүрэг, нийслэл прокурорын дэргэд бас зөвлөл ажиллана гэж байгаа. Тэн дээр нь болохоор дарга нарын дүүний хэдийн нь дарга нарын зөвлөл ажиллаад тэр зөвлөлийн хурлаараа эхлээд оруулж ирээд тэнгуүтээ тухайн аймаг, нийслэл, орон нутгийн дүүргийн прокурорын газрын дарга нь прокурорын дарга нь ерөнхий прокурор нь өөрөө бусад прокуроруудад хариуцлага хүлээлгэх юм боломжтой байна. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна гэхээр хууль дээр болохоор ёс зүйн зөвлөл, мэргэжлийн зөвлөлгээд энэ ажилланаа дүрмийн ерөнхийлөгч батална гэсэн хэрнээ бас доод чатны орон нутгийн прокурор, доод чатны прокурорууд дээр болохоор энэ процесс нь ажиллахааргүй болчихж байгаа байхгүй. Процессын журам байхгүй. Процесс нь. Тэрийг шууд нүүн 43-7 заасан зөвлөлөөрөө хилцээл оруулж ирээл хариуцлага нотолдог юм журам. Тэгэхээр яг энэ дээр сахилга хариуцлага ёс зүйн асуудал дээр бас үнэхээр тодорхойгүй ойлгомжгүй юм хоёрдмолын төслүүд байна. За тэгэхээр яг ер нь бол ингээд прокурорын хараа тусвал ер нь альва институцийн хараа тусвалын асуудал бол нэлээд мөргүүрээний цогц асуудал гэдгийг бол ойлгож байгаа. Гэхдээ мэдээж бид нар бол энэ цогц асуудлыг нэг удаагийн судалгаагаар ч юм уу те нэг далаалтаар гэдэг шиг бүх асуудлын шийдлийг олох ч юм уу дүн шинжилгээ анализ онцлогоог бол хийх боломжгүй. Гэхдээ гол түлхүүр болсон үндсэн асуудлуудыг бид нар бас энэ судалгааны хүрээнд авч үзхийг зорьсон байгаа. Тэгэхээр нэгдүгээр бол энэ томилгооны хараа тус байдал гэдэг бол маш чухал.
20-дугаарт бол яг энэ өөрийн удирдлагын байгууллага буюу яг энэ оролцоо дуу хоолой дотоод арчлалын асуудлыг ярьж байна. А 3-дугаарт болохоор яг энэ хариуцлагын тогтолцооны тухай, хариуцлагын механизм хэрхэн ажиллаж байгаа гэдэг энэ асуудлуудыг багцлаад том зургаар наваад үзэх юм бол эдгээр асуудлуудыг юм тоомлоо авч үзсэн юм судалгаа бол та бүхний гар дээр ингээ хурж байгаа. Тэгээ манай судлаачдын зүгээс бол өнөөдөр бас энэ судалгаагаа танилцуулаад прокурорын байгууллагын төлөөлөлтөд бас маргаан мэтгэлцэн хилцүүлгийг бол өрнүүллээ. Тэгээд энэ хүрээнд бол бас судалгааны хүрээнд бас нэмж мэдээлэл авах апдейт хийх цаашдаа бас гүнзгийрүүл судлах асуудлуудыг бас тодорхойлж харлаа гэж үзэж байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс маань бас манай вебсайтаас ороод судалгааны тайлантай дэлгэрэнгүй танилцаарай. Тэгээд дээрэс нь бас энэ өнөөдөр болсон энэ хилцүүлгийн талаарх мэдээллийг бас бид нар утгагүй оруулаад явуулнаа. Тэгээд энэ хилцүүлгийн мэдээлэлтэй бас танилцах боломжтой шүү. Тэгээд судлаачдаа бид нартай хамтран ажилласанд баярлалаа. Өнөөдрийг бас бидэнтэй хамт өнгөрөөж подкастт оролцсон дахин талархал илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа.